Сайн байцгаана орой минь хүргэе та бүхэнд. Тэгэхээр хүмүүс бурханд талархахыг мэдэхгүй шууд л нохой шиг идэж араатсан шиг амьдрах нь бурханд маш их чигшүүртэй юм. Хүний амьдралыг бурхан бүх зүйлд удирдах, чиглүүлж, тохон томилж, харж хамгаалж, хангаж, хүн бүрийн хэлсэн үгийнхэн дагуу хангаж, хүн бүрийн хэлсэн үгийнхэн дагуу бодол санааныхан дагуу үйлдэж байдаг юм аа. Хараад хэлээд үйлдээд уурлаад гим нүгэл дотор үргэлжлүүлээд байгаад байх юм бол үнэхээр таны амьдралд хар бараан зүйлс хураагдаад байх нь. Үүнийг уншиж мэдээд сонсож мэдээд бүх зүйлд талархалтай амьдрахыг өнөөдрийн үг сануулж байна. Гэтэл ертөнцийн эзний сургаалыг хүмүүс мэдээгүй улмаас энэ дэлхий дээр сая хүн уух усгүй идэх хоолгүй улмаас өсвөлөнд нэрвэгдэж үхэж байна. Өнөөдөр олон хүмүүс Христийг ирэх тэр төгсгөлийн цаг үеийг Христ ирэхгүй хэмээн бодон амьдарцгааж байна. Харин эртний Ноагийн өдрүүдэд хүмүүс гэрэлцгээж нөхөрт гарч байсан тухай бичсэн байна. Тэгэхээр энд машид нэг ойлгох зүйл бол бидний эзэн Есүс Христ хизээч гэрлэлтийг буруутгаагүй. Харин Бурхны Ноагаар дамжуулан айлдсан үгийг хүмүүсээс тоон үгүйсгэж тэр тусмаа амьдралаа зохиож гэр бүлийн зохион төлөвлөж байсан гэсэн үг юм. Эдгээр нь өөрийнхөө барьсан хөлөг онгоцондоо орох тэр өдрийг хүртэл үргэлжилсэн байдаг. Дашрамд хэлэхэд Ноа хөвгч авдраг бүтэн 100 жил барьсан гэж Библиэлд уншигддаг. Бурхан хүмүүсийг өөрлөө нэргээсэй гэж 100 жил хүлээсэн гэсэн үг. Тэр үеийн хүмүүс айс ирж байгаа үерийн тухай хэлсэн үгд итгээгүй энэ төлөө шийтгэгдэхгүй гэж бодож байсан байх уу. Гэтэл үер бууж тэднийг урсган одох хүртэл тэдний зөв мэт байсан шиг үйлчлэн хүний хүү ирэх тэр өдрийг хүртэл хүмүүсийн амьдрал өөрсдийн нүдэнд бодолд нь зөв байх болно гэж Есүс Христ хэлж байна. Та бүхэн сүүлчийн энэ цагт, сүүлчийн энэ мөчид та бүхэн яг одоо цаг дээр бурханд ирээрээ. Эзэн бурхан бол би бол усан үзмийн жинхэнэ мод. Эзэн бурхан бол усан үзм тариалагч билээ гэж Иохан 15:1-д хэлсэн байгаа. Есүсийн нэрээр хүргэж байна. Амен. Амен.